цалин гэж нийгмийг дурхирдаг. Тэр хүүхэд сургуулгүй цэцэрлэггүй байна. Танаас болж ийн гэж одоо над руу бас дайралтууд маш их ирж байна. Тэгээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо засгийн газартаагаа нийлээд ханцын дотроо 8-д охироо ийж 5-6% нэмж ирсний чинь харгааг энэ ард иргэд үүрч байгаа гэдгийг бол би дахин давтаа хэлмээр байна. Тэгэд одоо ингэж бид нар хоёрын хооронд нэг 5-10% дээр 8 тохироо ийхэ болио. Хуулиараа багш нарынхаа нийгмийн асуудлыг эрх зүйн хүрээнд хамгаалъя. Хуулийн хамгаалтуудыг бол би энд нэлээд сайн оруулж өгсөн. Та бас миний энэ хуультай танилцсан байх гэж би найдаж байна таныг. Тэгээ ер нь бол энэ боловсролын ерөнхий хуулинд багш нарын одоо ярьж байгаа, хэлж байгаа нийгмийн асуудал бүгдээрээ орсон байгаа. Багш нарын одоо цалин үйлс, дотоодын нийт бүтээгдэхүүний 7% төсвийн За 1 минут. Боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 20% төсвийн зардлынхаа 7% дотоод яасан бэ? Ингээд оруулж өгөөч гэдгийг бол хуулийн дээр оруулсан байгаа. Тэгээд дэвтгүүрийн насыг 50-55. За эрэлттэй тэргүүлэх мэргэжлэр сургана, тасралтгүй 15 жил ажилласан багш ажилтны нэг хүүхдээ гэсэн ийм заалтууд нь өөрөө амигүй байгаамаа. Энийг амилуулж өгөөч. Орон сууцнд хамруулнаа л гэж байгаа. Яаж хамруулах нь ямар ч тодорхойгүй. Ийм нэг амигүй үлбгэр сулбгар баахан хууль хийцэн тэр нь өнөөдөр үнэхээр хэрэгжихгүй байна. Тэгээ энэ хуулийг амилуулахын тулд би ямар ч хэлсэн энэ 7-8 жил гудамжинд тэмцэж багш нарынхаа дуу хоолой болж явсан хүний хувьд яг бодит хөрсөн дээр энэ багш нарын саналуудыг энд шигтгэж оруулсан байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол зандалчдаар та сайн танилцаад ингээд багш нарын нийгмийн асуудлыг даруйхан шийдэхгүй бол 5-10%-аар танаа үйлдвэрчин, танаа засгийн газрын хийж байгаа энэ ажил бол За, ер нь тэгээд дэлхийн аль ч улс оронд чинээлийг дундаж давхаргын гол төлөөлөл нь багш эмчнэр байдаг. Бас багш эмчнараас бас нийгмийн хөгжил соён гэгээр шалтгаалдаг. Ер нь үндэсний статистикийн газрын гаргасан мэдээгээр улсын хэмжээнд бол 2025 оны 20 дугаар улирлын байдлаар улсын дундаж цалин бол 2,728 мянган төгрөг байна. Гэтэл шөнөөр төгсөөд ажилд орж байгаа багшийн цалин сая 484 мянган төгрөг байна. Гар дээр нэг сая гаруухан төгрөг авж байгаа залуу багш яаж ажиллах вэ? Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт багш нарын 3/1 нь Суманд, 3/1 нь Аймгийн төвд, 3/1 нь Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэгтэл нийт сурагчдын 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод байна. Тэгэхээр багшийн ачаалал Улаанбаатар хотод их бөгөөд залуу багш нарын ачаалал их, түүнтэйгээ дүүцэн цалин бага байгаа учраас багш нарын бухимдал аргагүй байгаа юм. Энэ нэг өдөр би болоог өнгөрсөн 3 жилд ерөөсөө цалинг ингээд таны хэлдгээр хууран баргаар 5-6% нэмсэн төдий болоод сая гаруухан төгрөгийн цалинтай байгаа багш нарын тавьж байгаа шаардлага бол зүй эснэ гэж бид хүлээж авч байгаа. Ийм учраас энэ багш нарын амьдрал чи өөрөө ядуурлуур багш түлхээд байна гэж байгаа хомдлыг бид хүлээж авч байгаа зүйтэй. Ийм учраас бид бол энэ юуны төрөнд бага цалин авч байгаа доод түвшнээр цалин авч байгаа багшны цалингаа 1-4 жил ажиллаж байгаа багш нар Улаанбаатар хотод нэмэгдэлгүй цалин авч байгаа. Суманд бол яг 40% нэмэгдэл авч байгаа энэ дээр. Энэ багш нарын цалин түлхүү нэмэх бодлогыг баримтлана. Энэ талаар зарчмын тохиролцоонд үйлдвэрчний хөвдөлгөөр үргэлжлэн мөн таны санаачлан боловсруулсан багшийн боловсролын ерөнхий хуулиуд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн ерөнхий үзэл баримт төсөлтөд танилцсан. Энэ дээр бол боловсролын салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн дээшлэх хувь, төсвийн зардлын 20% хэмжлэн тодорхой хувьдыг төсвийнхаа харамтаа харж үзээд зарчмын хуваарлтыг нь зарчмын хувьд дэмжиж байгаа.